хөрсний үржилшимийг хамгаалах бол хуулийн чухал байна. За энэ нь бол төр хувийн хэвшил. За бусад хүн болгоны оролцоотойгоор хөрсний үржилшимийг бас хамгаална. Үрийн шинжилтээр анхаарах хэрэгтэй. Тэгээд технологийн хугацаанд явуулах. Тэгээд дээр нь бол энэ судалгаа шинжилгээг бол шинжлэх ухааны үндэслэлтэй үйлдвэрлэлийг явуулах дээр бас анхаарах ийм шаардлагатай байгаа. Хүнсний логистикийн асуудлыг бүсчилсэн хөгжлийн бодлогын баримтчигтэйгээ уялдуулан хамтран хэрэгжүүлэх энэ гарц гаргалгаа дэд үтцийг бий болох. Хүн амын маань одоо 50-с дээш хувь нь одоо нийслэлтэй амьдардаг 1.7. Энэ бол одоо маш том зах зээл байхгүй. Энэ том зах зээл рүүгээ одоо бүгдээрээ үйлдвэрлэсэн хүнсээ, бэлэн бүтээгдэхүүнээ нийлүүлэхийн тулд нийслэлийн зүгээс юу явах вэ гэвэл бид хяналт шалгалтын энэ тогтолцоогоо сайжруулах хэрэгтэй. Хит их одоо бас одоо нэг зэрэг дээр одоо хөрөнгө оруулалтыг төвлөрүүлэхгүй байх, бүхтэн дамжлах процесс кластраар нь санхүүжүүлэх, агуулах одоо логистик болон түүний худалдааны салбарууд дээр бас дэмжлэг үзүүлэх гэх зэрэг бүтэн зургаар нь процессор нь санхүүжүүлэх ийм боломжуудыг бас өшөө дэмжих хэрэгтэй байна. Ялангуяа одоо юу гэдэг нь салбарын бодлогын одоо алдаатай гэдэг юм уу, гажуудалтай ийм асуудлууд байх юм бол та бүхэн ажил хэрэгч байдлаар хандаа салбарын яамтайгаа их ойрхон ажиллаач. Үндэсний өсвөлийг үр дүнтэй хэрэгжүүлэхэд зөвхөн төр биш, иргэд аж ахуй нэгжүүд, олон нийт, нийгмийн бүхэл бүлэглүүд идэвхтэй оролцоорой гэж уриалмаар.